Өнгөрсөн 4-р сард би влог хийжсэн шүү дээ. Нэг сарынхаа эхний хагасыг бол харуулж байсан. Тэр үед яг влогийг хүмүүс амар их одоо таатагаар хүлээж авсан. Дахиад влог хийгээрээ ер нь иймэрхүү төрлийн контент айгу гоё юм байна гэсэн агуул одоо гэсэн комментууд амар авч ирсэн л да. Тэгээ нэрээс айгу урам авсан шүү. Баярлалаа. Тэгэхээр 5-р сард бас уг нь хийн гэж бодож исэн ч гэсэн Power Potatoes-тэй холбоотойгоор ч нэлээд завгүй байсан болохоор ягаад ч хийж янцгүй. Гэхдээ 6-р сараас бас эхлээд дахиад ийм сар тутмын влогоо үргэлжлүүлж хийж үзье гэж бодлоо. Угаасаа гадааш дулаарч чинь ер нь бас үзүүлж харах зүйлс ч гэсэн арай эвтэйхэн арай илүү олон байх болов уу гэж бодлоо. Хөл хорой гайгүй зөөлөрч гсэн байгаа юм чи одоогийн байдлаар хөл хоройгүй, хатуу хөл хоройгүй байгаа. Тий халдвар хамгаалын нийлэн баримталж байгаа ч гэсэндээ. За нэг олон юм яриад явах. Тэгэхээр энэ бол 6-р сарын влог. 6-р сарын ядаж эхний хагасны влог, эхний харж байх нь харж байгаад бол яг хэдэн хоногоор тасалж үзүүлэх нь. Тэгэхээр бүгд нь хүүхдийн баярын мэнд хүргэе. Яг миний хувьд бол өнөөдөр бол хүүхдийн баяр. Гэхдээ та нар энэ видеог үзэж чадвал хэлхийн хүүхдийн баяр өнгөрцөн байх байх л та. Ягаад ийм сонин nerdy awkward юм бэ аа? Anyway, тэгэхээр өнөөдөр яг бүх нийтийн бол амралтын өдөр, нийтийн амралтын өдөр. Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр гэдэг үлээ. Тэгж явж байгаа. Өнөөдөр тэгэхээр тийм учраас өнөөдөр ажилдаа явахгүй. Тэгтээ бас хийн гэж төлөвсөн байх юмнууд байгаа. Нэгдүгээрт одоо маникюртай. Хоёрдугаарт би 2 видеодээс хойш бичих гэж төлөвсөн. Уг нь өглөө бас эхний видеог нь биччих юм уу гэж бодож байсан ч угаасаа өчтөрөөр нэлээд орой болтол ажилласан болохоор өглөө нэг тэгж хийж авчихсангүй. Тэгэхээр өнөөдөр маникюртай хийж авчиад эргэж ирээд 2 видео бичэндээ амжих нүггүй юу? Амжих шүү, чадах нүггүй юу? Харин. Окей. Маникюр хийлгэцгээе. Окей, нэг яах юм? Скраб гэж байна. Юу гэж бодож байна? Өчигдөр 6 сарын 1-ний нэрээ амралтын өдөр юм байна гэдгийг ухаарангуудаа нэрээ видеогоо бичих болох юм байна гэдэг сэтнад төрсөн баггүй. Өөрөөр хэлбэл одоо нөгөө сая өнөөдөр битгэн гэж би хэлчихсэн 2 видеог угаасаа амралтын өдөр бичнэ гэж төлөвлөсөн байсан. Хагасан бүтэнсэн. Тэгэхээр одоо хараад усанд ороод нүрэмэ будаад 2 видео бичнэ гэхээр айгу хайран байна л та. Энийг угаасаа л амралтын өдрөөр бичнэ гэж төлөвлөсөн байсан юм чинь амралтын өдрөөр бичнэ. Одоо явж ээжийнхаар өчөө гэж бодож байна. Өнөөдөртөө өөрийгөө амраалаа. Яа дээ те. Хувийн санхүүгийн удирдлагын сургуудыг үздэг хүн байгаа бол заавал нэг хийх ёстой, өглөө орон хийх ёстой нэг зүйл нь бол дансны хуулгаар шалгах байдаг. Хайр найзууд хайр гэдгээ яаж баталдаг гэж өдөр заггүй ээж ангууд өдрийн хоолдоор авчирч өгдөг. Хөө ирчлээ буугаа дээр хоолоо өгнө. На хайр найзууд. Хайр юм аа. Хайр шүү чи. Хайртай шүү. Чамайг хайр гэдэг хүмүүс зур ховлоод явчихсан. Ховлоод их магтааж өгөх юм мэдүүлээд. Мандахын плинчгүүдийг та нар мэдгүй.
Very good. Өчигдөр манай йоги студ танхимаар хичээлж эхэлсэн. Тэгээд бараг хагас жилийн дараа 6 сарын дараа эргээд танхим дээр очиж суусан чи амар гоё хэлээ танхим дээр очиж йог хийсэн чи. Өнөөдөр 2 дахь өдөр нь буюу 5 гараг. Тэгэхээр жоохон йог хиймээ би жоохон өчтөр жоохон болорсон. Гэтэ яах вэ? Би амар хөшчихжээ. Угаасаа хагас жил угаасаа явах тэргээ явахгүй ангууд хөшөөд тэгээ бөөнөрөө сайхан таргалаад тархалсан чашин жин нэмэл үндсэндээ угаасаа хөдөлгөөн хийхгүй тэгэл идэл хөвтөд байгаа юм гэж харахгүй л дээ. Тэгээс жоохон. Гэтэ яг зүгээр хамтдаа л энийг даван дуулцгааж байгаа юм чи. Хамтдаа эргээд дахиад буцаад гоё тийм 6 сар йог хийсний дараах 6 биш 3 сар йог хийсний дараах гоё тийм сэтгэл зүй бие махбодын гоё төлөвтэй очно гэж бодож байна. Тэгээ таарт одоо нэг таар таньж магадгүй хідүүн харуулъя байгаа хаа. Харуулъя ядах. Нэмгэл хэрэгтэй. Хай сайн уу? Юу вэ? Йога сайн уу? Йога друзья. Дижи домашний задание. 6 сард нөгөө 6 сарын блог. Цаас өнөөдөр жоо ядарч байна уу? Нойр өрөөд байна. За одоо хайр амар та. Аа сайн байна. Өөрөө чи ханаа гэдэг үү? Аа за энд юу гэж яваа вэ? Унтах гээл. Орд чинь юу болоод энэ олон нийтийн газар хүн амтнуудад юу болоод ханаа энэ юу болоод байна? Мэдгүй наа сайн ойлгохгүй байна. Энд чи ханаа байна, энэ чи ханаа байна. Тэ ханаа Харчуул та. ханаа харчуу. Ханаа харчуу, анаа харчуу. За бас блог 6 сарын блог тавтан боллоо. Манай ануугийн үзэгчнэр бүгдээр нь хайртай шүү. Оо бичлэг хийжсэн биш. За уушлаарай. Тэгээд ханаа дараагаас 2 ажил ирсэн. Тийм ханаа дараагаас 2 ажил ирлээ. Тэгээ хийхээстэй. Хин одоо хийхгүй гэдэг. Чи тэр машиныг бодоод бичцээ. Унаад явж байгаа гэж төсөөлөө. Харин За тэгээд ийм дүү байна. Тэ. Мико дараа. Хайдаа шүү. За бай. За үсэг. За анаг үдч сайн байна уу? YouTube-ээс кино задлаа гэж чагараа. үздэг байгаа хөө. Би өсийг уншилсан байгаа шүү за. бүгдийн доор хол бичээ заяа видео доор тавь. Чи яг 10 уншсангүй. Хэдэн блог байх юм уу? 3 баха. 3 баха. 10 өнөخت. Nice. Азтай маа танай followers. Өнөөдөр гэрээс ажиллана. Жоох би харцаагаад байна. Тэгэхээр өөрөө чагнас хийгээд гэртээ. Гоё гэрэлтүүлэг бол биш юм шиг байна тийм үү. Өглөө болгон morning pages гээд тэмдэглэл хөтлөж байгаа. Энэ дэвтэр дээрээ. Тэгээ тэмдэглэлээ хөтлснийхаа дараа араас нь өргөжлөөд bullet journal дээрээ тэр өмнөх оройн төлөвлөгөө гаргаагүй бол тухайн өглөөдөө төлөвлөгөө гаргаад ч юм уу ерөөхдөө сая тэмдэглэл дээр бичсэн зүйлсдээсээ улбаалаад тухайн өдрөө төлөвлөх зүйлийг бол хийж байгаа. Явандаа яг энэ нөгөө morning pages-ийнхаа хуудсыг дууссныхаа дараа нэг bullet journal руу нүүж орох нэг дэвтэр дээр ашиглах төлөвлөгөөтэй тийм одоо ашигладаг болъё гэж бол бодож байна. Яа. Наранд ингэ суусан чинь жоохон сайн биш л ахалтай тийм. Гэтэ гадаас уухгүй тийм гадаа ялангуяа юм дулаахан байгаа үед гадаас ууя гэж бодож угаасаа ийм ширээ мэрээтэй болж авсан юм чинь. Яа. Өчигдөр яасан гэхээр яг гэрээсээ ажиллаж байгаа гэж хэлсэн чинь гэрээсээ ажиллаад тэгээд үргэлжлээд явцсан. Өөс өмнөх 4-р сарын влог дээр ингээл байс гэж бол гэрээсээ ажиллаж байгаа нэг харуулах нэг тийм exciting юм байхгүй шүү дээ влог дээр тэгээд компьютерийн ингээд суугаад гарна ингээл тэгэл тэгсэр галт өдөр дуусч байгаа юм чинь. Тэгэхээр тийм бос юм аа өчигдөр. Тийм байна.
сая идэвхтэй хөл хороотой байх үед миний долларын дансанд холбогдолтой олон улсын картын хугацаа дууссан байхгүй юу. Тэгээ угаасаа нэгэн л тэр картыг ашиглахгүйгээс хойш гэж бодоод тэр хугацаанд виртуал карт ашиглаад явчихсан. Гэхдээ би саяхан хуржидэр байлоо. Карт онлайнаар захиалаад миний хажуугийн салбар дээр хүрээлцэж очиод аваадах юм. Ягаад чи хил нээгдсэн гингүүт тийм wishful thinking ч юм уу нэг тийм хэрэг болох юм шиг санагдаад бит карт захиалчлаа. Hopefully энэ жил тэрийг хэрэглэнэ. Тэр картыг хилийн чандад. Үгүй. Карта хажуугийнхаа салбараас авах биш, хүргүүлж авах гэдэг сонголтыг нь хийх байсан бэ шүү ануу. Oh my god, Орсноос хойш би 36 минутын дараа авлаа шүү дээ. Энэ салбар дээр дансны үйлчилгээний ганцхан ажилтан байна. Яагаад ч тэгээ бусад нөгөө гүйлгээний ажилтнууд нь болохоор бүгдээрээ байгаа мөртлөөсөн дансан дээр ганцхан хүн сонгогд чинь аргагүй шүү дээ. Тэгээс нэг ч хөргүүлж авах боломжтой байсан юм чинь би өөрөө хөргүүлж авах хэрэгтэй байсан байхгүй яг үндэ нэг талаас нь миний буруу нөгөө талаас муу шүү байна. Өнөөдөр яг ажил амжуулдаг өдөр байна. Таны цагаараа gas cargo үйлчилгээ рүү очиж байна. Авцсан шүү. Энэ нөгөө skincare бүтээгдэхүүнүүдийг би заримдаа өөртөө захихдаа нэмээд арай олныг захичихдаг болсон. Тэхийн бол нэг бодлын яг нөгөө skincare-ийн тухай видео хийгээд ирэнгүүт ашиглаж байгаа бүтээгдэхүүн ч юм уу ревю хийж байгаа бүтээгдэхүүнүүд надад Америкаас захиж авсан байхаар хүмүүс хаанаас авах боломжтой вэ гэсэн асуултууд юм асуугаад байдаг л да. Тийм болохоор өөртөө захихдаа арай олныг захиад тэгээд Instagram хаягаар яг beauty-ийн зориулсан Instagram хаягаар дамжуулаад хэрэгтэй хүмүүст нь өгчөгдөг болсон. Тэгэхээр сонирхож байгаа бол тэр Instagram руу орж үзээрэй. Хай. За сайн уу? Beauty Secrets-ийн ачаага бас Delco-гоор хөргүүлдэг байхгүй юу? Тэгсэн чинь миний бас Delco-гийн ачааны татан авалтыг Beauty Secrets-ээс авахтаа хийх гэж байна гэж байна. Тэнгүү залгаад би Beauty Secrets руу оруулаад өгчихөө. Өмнө би тэднэртээ бас яриад нэрээ нийлүүлээ зүгээр татаа авалтаа хамтд нь хийлгэж чигвэл болох уу гэд асууж исэн. Тэгээд болно гэж исэн болохоор ганцхан шиг байгаа өндөр нэг дор татуулчих гэж бодоод Beauty Secrets руу орж байна. Нэг дор бид нэг офис дээр бид шүү дээ ажил. Тийм микрофон нөө. Ой нэг өстэй бас тийм. Өстэй Dead Cat гэдэг байгаа маа. Энэ бол Beauty Secrets-ийн. Үгүй нэ. Йогихон студийн гадаа хүлээд суудаг өдрүүд эхэлсэн. Гоё наа. Эргээд йогд асуусан чи. Жохо иртэрчлээ. Гэ би ч иртэр юм аа. На багш жоохон оройтой тийм. And onions in there and some Mexican shredded cheddar cheese. I'm also бэмгаргийн өглөөнийг дандаа TikTok үзсэрдэг боллоо. Хүмүүс амар орж дондж байгаа аргагүй юм байна. Үс нөгөө for you гэсэн функц нь одоо for you гэсэн цонхон гэх юм уу? Угсаа амар зүг алгоритмаар надад бол яг үзүүлэх ёстой юм уу үзүүлээд байгаа. Тэгэхээр баян бичлээ. Ер нь бол тал нь айгуу дуртай юмуд орж ирээд байгаа. Би бүр өнөөдөр түрүүн дуэт хийж үзлээ шүү дээ бүр. Тэрлэг орж байна. Окей. Надад боси тэгээд эх 7 хоногоо төлөвлөе. Instagram дээр live хийдэг. Үнцэн хаяг дээр Instagram live юм. Тэгэхээр эх 7 хоногоо төлөвлөж байгаа live хийгээд тэгээд нөгөө амлаад байсан 2 видеого өнөөдөр бичнэ. Өнөөдөр бол би зүгээр видео бичих муудэнд бол байна. Яа. Ингэж барьж хийж байхгүй л ах л та. Нар өгнөдөхгүй арах гэдэг. За, төлөлт рүү орцгоо. Instagram-ийн live руу. 23 дахь 7 хоногийн төлөвлөлт үндсэндээ анхныхаа төлөвлөжсөнөөс явсангүй. Нөгөө талын балкон дээр байсан бол энэ дундуур live маань энэ талын нөгөө талынхаа одоо эсрэг талынхаа балкон руу нүүгээд тэгээд төлөлт рүүгээ нэг орж явжгаад одоо энэ нь зүгээр пицца иддэг live болж өрнөж байна. Тэгээд хамтдаа live-аараа бид нар бөөнөрөө пицца идэж сууж байна. Сая ASMR гэдэг үг гарсан уу? Юм тэр хэрвээ 7 хоног болгон Instagram-ийн маань лайвыг үздэггүй бол орж үзэж байгаарэ гэж зөвлөе. Би Instagram хаяга доор хол бичье. Зүгээр иймэрхүү юу ч болж магадгүй л байдгийм байна. Эхний видеоны бичлэг дууслаа бүр хоолой гэж мөрчлөө шүү. Бараг цаг битсэн байгаа ганц видео.
Одоо 2 дахь видеоны бичлэг рүү оръё. Ёо, бүр хоолоо хатчлаа. 2 видео бичээ сууж байна. Нар буусны дараа баргийн хиймэл гэрлүүдэд тавиад ингэж бичих намаагүй дээр юм байна дөө. Би саяны нартаа уралдаж нэг 2 видео бичих гэж боо юм боллоо. Кино бүтээлд exposition гэдэг нэг санаа байдаг байхгүй юу? Яг хиймэжлээ байгаа хэл та. Мэдэн дээр ч гэсэндээ бас тэгдэг. Хэлэх хэрэггүй харуул гэд. Би яг сая гэд юу хэлэхээ бодоод байжсан нэрээ уг нь exposition болох гэдэг даа гэж боддог. Өчтөр бид нар нөгөө Home Tubers-ийн 2 дугаар тойргийн 4 дахь дугаарыг бичсэн. Яагаад чи нөгөө дугаараа бичих гээд би нөгөө дугаарынхын дүрсийг бас авч исэн болохоор ингээд сатаараад ерөөсөө яг тэр 4 дахь дугаарыг бичиж байгаа процессыг влогд буулгаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл битсэн гэдгийг би ингээд expose хийж байгаа байхгүй. Тэгээ биш ээ нөө тэрийг битсэн гэдэг expose хийсэн гэхдээ харуулаагүй. Хүлээлгийн өрөөний сувг дээр орж байгаа дугаар байгаа. Энэ видео нийтлэгдэх үед гарцсан байх уу яах вэ? Anyway, тэгэхээр тийм байна. Энд компьютертойгоо сууж ин одоо яах вэ гэхээр Power Potatoes буюу нөгөө онлайн сургалтынхаа 6 дахь өдрийн дугаарыг би нийтлэх ёстой байгаа. Сарнасаа нөхүүлж гэж шинээр хэлээ. So, yeah. Тэр царайг нь хараад байгаа. Тэр бичиж байна. Энэ манай артист. Хөөе, намайг битлээ оруулаа. Яа, өмнөх нь тийгээд нэг 2-7 онцсон байгаа лу. 3-7 онцсон байгаа. Өөртөө авцсан баг. Нэг төмс шиг харагдаж байна. Дараа нь айгу байгалийн контрол явуулсан байгаа. Эвлүүлнэ гэжсэн видеонуудынхаа эхнийхийг нөгөөсөө эвлүүлээд нийтлээд бэлдээд тавьчлаа маргааш өглөө бол ороход бэлэн гэсэн. Хоёр дахьынх нь бол үндсэн rough cut-ийн буюу нийт уртыг нь бол гаргаад авчихсан. Одоо чимэглэр ажлууд нь бол үлдсэн гэсэн. Хоёр дахь нь баг 20 минутын видео болж байна. Окей. Өнөөдрийн ажлыг бол энд хүргээд дуусгая. Одоо угаасаа явж унтах цаг болсон байна. Оройч болсон байна. Тэгээ гадаа бороо ороод байна. За, сайхан бицгаарай. For context, there was an anti-drug campaign that started in the late 70s. On the surface, Amalia line of the character used to express the feeling Nina had an affair, which is part of what drove her husband to enter the Shimmer in an earlier expedition. Өглөөний мэнд. Сайн уу? Cheers. But she doesn't make it. The humanoid simply appears in front of her before she reaches the door. Өдрийн хамгийн гоё цаг. Ямар цаг вэ уянга? Тэнэ цаг. Зүг байна. Миний лаптоп цонхны тавцсан руу шилжсэн. Яагаад тэгэхээр ажлын ширээ компьютертэй. What? Үе зам болсон биз дээ. Яагаад бороо цас ороод байгаа юм бэ? Ерөөсө дуудааргүй нэсэ. Бидний мандгаа явж ирсэн шүү дээ. Юугаа хийж гүйгүүлсэн гэж нар буцах гээд байгаа юм билөө.
Bloomberg-ээс гарсан ч Bloomberg чамаа өрөхгүй байх үед. Ингээ илээсэн. Уянга. Шийдэлгөөцөл. Би 3-1 дор ажилладаг гэсэн. Тэгээ чи ч гэсэн холбоо юм байна те. Ажлын дараа би та нарт яг сөүлийн гудамжнаас бүр яг зорж ирж авдаг нэг юм харуулъя заяа. Дуртай болвол дор бичээрэй. Chickpea hummus. Hi, Sana. Okay mo. Ээжинд хамаад нөгөө өчтөр авсан юунуудаа chickpea hummus-ийнхаа нэг өгсөн. Энэ юм би гэдэг авч явна гэж бодчихсон байхгүй юу? Those indications in there. Thank you for the coffee. Өчтөр би дүүгийнхаа хийдэгний гоё юмыг олж мэдсэн. За харуулъя. Ийм пасо. Энэ нөгөө Great Waves of Kanagawa тэ? Гэхдээ Fuji уулын хэдэн 33 perspective билүү. Тийм нэртэй цувралын нэг бүтээлийг нь ингээ пазл багцсан. 1000 ширхтээ байна тийм үү? Тийм 1000 ширхтээ. Тэгээ зүгээр нэг нь. Манай дүү баг энэ нүгээр нэг 4-5 пазл хийсэн байсан уу чи? Тийм. 1000 ширхтээр хийсэн. Доор маа. Оо, энэ доор уу? Тэр за эдрийн завсраар байгаа юм байна те. Окей. И пазл хийхийн давуу тал нь амар тайшруул юм шиг байгаа тий. Чам тийг санагдсан уу? Надад л амар тийм медитейшн хийж байгаа юм шиг сэтгэл өгсөн. Тэгэхээр би бас ингэдэг пазл хийхээр шийдэл. Манай дүү ингэдэг юм дээр натаас амар айхтар ингэдэг төрлөд хийгээд эхэлсэн байт юм. Би бол Жүнигээс амар их юм сурдсан шүү дээ. Өөрт нь битгий хэлээрээ заяа. Энэ зүгээр тараагаад тавьсан байгаа бол яг энэ дотор байгаа гэсэн үг бас биш юм байна тий. Хэлбэрээр найлаад байна. Оо тийм биш үү? Smart. Very smart baby. Нэр өнөөдөр нэг чухал өдөр. Өнөөдөр ерөнхийлөгчийн ээлжид сонгуул. Мөн үү? Ерөнхийлөгчийн ээлжид сонгуулийн санал авах өдөр. Санал хураах өдөр. Ингэсгийж яваад очиж өгнө. Гэтэ манай дүү нөгөө амар нөгөө нийгмийн идэвхтэй хүн юм болохоор ажиглагч. Ажиглагчаар оролцож байгаа. Энэ жил Азтай нь арай хотын төв рүү гэрлүүгээ арай ойрхон хэсэг рүүгээ хуваарлагдсан байлаа. Харакас ажиглагч. Намын биш. Тэгээ намын биш харакас ажиглагч. Хоёр дахь хийж байгаа юу чи? Энэ Жуник хоёрын нөгөө Вьетнамаас авсан юу ч таах шүү дээ. Мөн тэ? Намын биш. Вьетнам хаа. Хоёул дананаас авсан санагдах юм. Биш данан гэнэ хоянаас авсан санагдах юм. Хоян тийм үү. Тийм тэгэхээр Вьетнамаас авч ясаа сав. Тэгээ Вьетнам Southeast Asian escort гэх үгний цэвэр шүү дээ. Чи юу нэмсэн? Сой соус мó. Маханда? Ноцчоо. Би шууд ээжийнхээс гараад төмс царайлсан чигээрээ очиж саналаа өгч гэж бодсон байхгүй юу. Тэгэхээр нэг л тэгэж болохгүй юм шиг санагдаад тэгээд гэртээ хүрээд ирсэн ус мусанд ороод дээл мэйл ч юм уу ямар нэг Монгол хувцас өмсөж гарах ёстой юм шиг санагдаад хүрээд ирлээ. За тэгэхээр хувцсны хувьд биш үү? Бүр уламжилтаар явна гэх юм бол юм ногоон өнгөтэй тэрлэг байна. Эсвэл чин анууд бол юу? Ану нарангийн имээр орчин үеийн contemporary дээлний сонголт байна. Эсвэл ийм монгол цамц. Уг нь манай гэрийн яг хажууд нэг хэсгийн санал авах байр байгаа байхгүй. Дааж тэр нь яг манай хэсэг биш юм байлаа. Жохон зайтай. Тэгэхээр санал авах гэдэг чинь очиж өгөндөө. Тэр ийм энэ цамц өмссөн.
сонгол болгон дээр яг бороо орж таарахын сонгуулийн санал өгөх байрныг одоо ингэж ихээр юм санал өгчлөө. Энэ влог дээр би арьс арчилгаагаа нэг тэгэж тодор бол харуулахгүй байгаа. Яг гоо тусад нь нэг зүүнний арьс арчилгаа юу хийж байгаа вэ? Яагаад вэ гэдгийг тайлбарсан дэлгэрэнгүй видео байвал илүү тохиромжтой байх болов уу гэж бодоод нэг харуулахгүй байгаа шүү. Think of them as powders. They're vlog by the story. I look terrible. Fuck. Just ямар ч олоо. Тэ хамт бацтай. Хай. Энэ бацтай. Гол бичлэгээр наавна гэж ол мартчихсан юмс. Тэгтээ энэ артлын ногоо айгуугаа харагдаж байна. Маргааш номын баяр эхлэх гэж байгаа. Тэгэхээр номын баяртай холбоотой зарим бэлтгэлээ хангаж авъя гэж бодлоо. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлахын тулд болоод ер нь бэлдэх зүйлс хүмүүсийг ирсэн хүмүүсийг баярлуулах зэрэг хэрэгтэй зүйлүүд айгүй олон байх юм шиг байна. Тэгэхээр гяс ийм арт ороод авчиг гэж бодлоо. Энэ нөгөө шууд хадгалагч үүрэг өвч гэнэ хараа. Хүүтэн хадгалдаг cooler bag аялж маялдаг нөгөө уулан гардаг хүмүүс зүгээр юм байна. Өнгөн ч гэсэн хөөрхөн. Би яг үндэгтэй энийг бас харж орж ирчихсэн юм а. Гэтэ баг энэс илүү энэ нь дээр юм шүү. Би яг хамагтай болъё гэж бодоод байсан юм байгаа юм биш үү? Авчих уу? Чүм шүү. Юу гэж вэ? Үгүй энийг хараа балкон дээр тавьчмаар юм биш үү? Хиймэл зүлэг. Чүм шүү. Юу гэж бодож байна? Хөөрхөн хоолойсоо юм шүү. Ингээд хайрлах таавуулчих. Хач нөгөө дүүж ороо. Баярлалаа. Yes, дүүж ороо. За, юу авснаа харуулах уу? Хамгийн томоос нь эхлэхэд хиймэл зүлэг балкон дээр тавьж ер нь балконоо чиний гэж бодож байна. Магадгүй маргааш номын баяраар ч гэсэндээ ашиглаж болох юм те. За яаж ичгэлсэн байна уу? Дараагийн влогоос үзээрэй. За тэгээд нилэн дээрээс хойш бодоод байсан юм аа. Одоо влог байсан хамагтай боллоо. Энэ 100 бол хамагийнхаа энэ хамагны хэргийг бол гаргана гэж бодож байгаа. За тэгээд гар ариутгагч салфетик. Гар ариутгагч гэл. Sushi roll tempura veggie. Finally avocado ирсэн хүмүүсээ. Өвөн дуусчихсан нүрний хөөм. KF 94 маскнууд номын баяраар бол хангалттай хүрэлцгээс олныг авлаа. Тэгээд манай дүү надад жороо зааж өгсөн beef kalbi маринад. Энэ бол зүүн байх юм шиг байлаа. Окей, энэ удаагийн видеог дэмжсэн E-Mart-д баярлалаа. E-Mart-ийн зүгээс энэ сарын 10-ны өдрөөс эхлээд 6 сарын 23-ны дуустал адал явдлаар дүүрэн аялал гэсэн ивентийг бол зарласан байгаа юм байна. Яг энэ дээр энэ 2-7 хоногийн туршид хямдралтай болон урамшуултай үнээр худалдан авах боломжтой бүтээгдэхүүнүүдийг бол өөрсдийнхөө энэ newsletter-д сонин ээлтэй энэ дээр бол зарласан байгаа юм байлээ. Тэгэхээр эдгэрийн дундаас яг харж байгаа би түрүүнд энэ хамаг буюу одоо энэ дүүжин орыг нь бол авчлаа. Тэгэхээр зундаа бол энийг бол айгуу сайн хэрэглэн гэж бодож байна. Нэмээд зуны үйлрэлнэлд хэрэгтэй болох байх сенс орж ирсэн байлээ. Цаашлаад шиддэг майхангууд бол байсан. 100 үгсээ хөдөө гадаа явъя гэж байгаа бол авсаархан имерхүү аяллаа майхангуудаа сонирхъя гэж байгаа юм бол E-Mart-ийн өөрсдийнх нь event hall-оос нь бас сонирхож үзээрэй. Зөвхөн эндэтлийн хэсэг гэлтгүй бас яг сонингийнхоо бусад хэсгүүдийг аваад үзэх юм бол энэ event-ийн хугацаанд бол хямдарч байгаа бүх бүтээгдэхүүнүүдийн дэлгэрэнгүй бол энэ дээр бүх мэдээлэлтэй хамтдаа оруулсан байлээ. Тэгэхээр E-Mart-аас зохион байгуулж байгаа ивент болгон дээр сонинг нь авч үзээд өөртөө ашигтай хэрэгцээтэй байгаа зүйлсийг өөрийнхөө амьдралд нэмэрэй гэж уриалж байна. Тэгэхээр өнөөдөр авсан зүйлсүүдийг бол маргааш номын баяраар ажиллаа зогсохгүй энэ зунжангаа бол ашиглах байх. Яаж ашиглах нь та нар дараагийн видео влогуудаас үзнэ гэж найдаж байна. Тэгэхээр видеог дэмжсэн E-Mart-д дахин баярлалаа. Дараагийн видеогоор тун утгагүй эргээд уулзъя. Баяртай.